Өнгөрсөн нямгаргаас хойш өнөөдрийг хүртэл дэлхийд дахныг донслоход байгаа нэгэн түүхэн үйл явдал болж байна. За энэ юу вэ гэхээр сүүлийн 50 гаруй жилийн турш Сирь улсыг болон түүний ард түмнийг тахилан зовоож тарчлааж исэн Асадын гэр бүл хум 50 тонн алтаа ачаад Орос руу, Москва руу зугтсан ийм үйл ажиллагаа болсон байгаа. За энэ юу болсон бэ гэхээр Сирийн ард түмэн энэ дарангуулал диктатурыг эсэргүүцэж 12 хоногийн турш идэвхтэй эсэргүүцэж энэ 50 гаруй жил ноёлсон ноёрхлыг унгаж ард түмэн ялалтанд хүрсэн. За ард түмэн ялалтанд хүрэхээс гадна бас энэ ард түмний зүрх сэтгэл маш хар дурсамж үлдээсэн Сайднаяа буюу үхлийн хар шоронгийг суллаж тэнд байгаа ядарсан зүдэрсэн улс төрийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг суллах маш том түүхэн үйл ажиллагаа болсон байгаа. За энэ шорон ямар учиртай вэ? Яагаад бие буусын дотор нь юу болж ирснийг би та бүхэндээ энгийн үг хэлгээр хэлж өгье. За харанхуй өв буюу үхлийн лагер нэрээрээ ерөнхийдөө дэлхийн орон шоронгийн түүхэнд нэлээд дээгүүр бичигддэг. Хойд Солонгосын нэг айхтар шоронгийн дараа ордог энэ айхтар шорон Сайднаяа гэдэг. За Сайднаяаг энэ удирдагч байсан Асадын аав нь Оросуудын тусламжтай Сирь улсын төрийн толгойд гарсныхаа дараа хамгийн түрүүнд хийсэн том бүтээн байгуулалт бол Сайднаяа гэдэг шорон байгуулах тушаал зааварт гар иш зорж исэн гэж байгаа. За Дамаскотоос хойд зүгт 30 км-д оршдог 1.4 км талбайг хамардаг энэ дэлхийн хамгийн нууцлаг шоронг энэ Асадын аав нь маш их зүтгэл гаргаж, тушаал гаргаж олон хүний цус нулимсаар байгуулсан байдаг. 1978 онд барилгын ажлыг эхлүүлээд тэгээд ерөнхийдөө энэ шоронгийн газрыг яг сонгоод барих гэхэд тухайн үед нутаг дэвсгэр дээр байсан энгийн ядарсан айл амтан хүн амтан байсан. Тэр бүх хүмүүсийг Сирийн засгийн газар цэрэг дайчтай авчирж байгаа. Бүгдийн нохоо шиг хууж тууж агаад газрыг нь хүчээр аваад тэгээ энэ Сайднаяа гэдэг 2 блок аврах том нүсэр шорон барьсан байгаа. Ерөнхийдөө улсын орныхон бүтээн байгуулалт эмнэлэг домлох гэхгүйгээр шууд хамгийн амар дэлхийн хэмжээний хард гарсан шорон байгуулаад тэгээд 86 онд гэхэд энэ шоронгийн үйл ажиллагаа дууссан гэж байна. За мэдээж энэ барилгын ажил дээр цэрэг цагдаагийн хамгаалтын дунд баахан улс төрийн гэмт хэрэгтэй ялтангууд хүл амьдралын зуур ингэж ажиллаж амьдарсаар байгаад 86 онд хүргэсэн гэж байгаа. За ингээд 1987 он шоронгийнхоо хаалгыг нээгээд хамгийн анхны улс төрийн Асадын дэглэмийг эсэргүүцдэг наануу цаануу болсон буруу зүрүү байрсан бүх хүмүүсийг матасаар